Хоёр дэнд ингээд архийг дуугацсан билээ. Одоо тэр сүнстэй таарчсан юмнуудаа яриа заяа. Аим шиг яриаг амар инээдтэй ярьж өгөх байлаа. Хүн харагдахгүй. Тэгээд дээр тэр аим гэж гүйлжсэн үсээ алга болчихсон бүр аим. Гонгосон хүүхэн гараад ирсэн. Голтон гэд нүд дэжсэн заяа. Тэс амцгаан өнөөдөр амралтын өдөр болж байна. Тэгээд би бигнутинд ирсэн. Бид хоёр янз бүрийн юм ярангаа арьсан арчилгаа хийн. Тэгээ өнөөдөр арьсаа ямар бүтээгдэхүүнээр арчлах вэ гэхээр манай нөгөө Beauty Japan-ы Kobe брэнд гэдэг тэрний Mutenka гэдэг юм нэг юу гэдэг вэ хөөе? Багцэдийн. Тэгээ энүүгээр арьсаа бүрэн гүйцэд сайн арчилна. Тэгээ бас нэг юм бие арчилгааны юм байна. За суугаарай. Зүүндээ Яам шиг л царайтай хоёр. Тэгэхээр амьдрал нэг юм л байна. Өмнөх логон дээр чиний хайлт орсон шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс бигнутиг харъя гэдэг. Гэхдээ арай л эфирийг доромжилсан үстэй юм уу? Нэг үзэгчтэй доромжлоод байгаа санагдаад байна. Би ингээ ахлах юу нэг царай муутай байхгүй би. Гүм. Энэ бигнут штэ амар их адал явдалтай уг нь учирдیں۔ Тэнийг амар адал явдал шүү. Чинь тэ нэг юм сүнс хүмүүстэй л холбоотой. За тэгээд ер нь штэ аим шиг юмд жоохон дуртай хүмүүс байвал тэг ороод ирэхгүй тий. Өвчтэй галзуу солиотой болоотой гэж бодчих үү. Нүүрний саван, сүүн цэвэрлэгч, ойл цэвэрлэгч, зөөлөн хөөс, биеийн шингэн саван гэж шүү. Очоогүй дийнэ баг таанд угаа. Хойлохойстой. Амар биби. Энэ брэнд үстэй тий янз бүрийн нөгөө харшилтай эмзэг янз бүрийн арьстай хүмүүст амар тохирсон байна. Тэгээ янз бүрийн нөгөө химийн тийм хүчтэй найрлага байхгүй. Ялангуяа одоо энэ бигнутиг эмзэг арьстай хүмүүст амар сайн тохирно. Тэгээ эн чинь нэг янз бүрийн төрөгчгээрээ л амар новшин зэрэгтэй болчихдог байхгүй уусаа. Нэ. Тэгээд би найзаагаас өнөөдөр жоохон тоордъё гэд. Чи тэр яг буцаа авч явна гэсэн. Амар олон юм навчсныг аваа явна гэсэн шүү дээ. Амар. Би чамд үлдэн штэ. Чи ядаж энэ гой био вакцин үлдээ чи юм уу? Миний бас таанд орсон. Чи био вакцингүй маа. Гой байгаад. Зөв гой Японы био вакч бас миний би бас жоохон идрэгж үзэг л дээ. Таашин чи аваад үлдээж за таалагдсан байгаа. Төөсрүүлэнгүүд энэ дээр. За өсрүүлээд аав битгээд хайр үнэтэй цагт Японы брендийг. Тэгэд энэ Co-brand-ийн Mutenka гэдэг энэ ер нь бол Mutenka гэдэг skincare юмнууд чинь өсвөр насныхан болон янз бүрийн харшилтай хүмүүст амар тохиромжтой. Тэгээ би болохоор өөр брэндүүдийг дандаа хэрэглэдэг. Chifre гэх юм дандаа хэрэглэдэг. Өнөөдөр авахад байгаа Co-brand-ийг хэрэглэж байна. За би бол шууд нүрээ сайхан ойлтоод тэгээ. Шууд ингээ ингэж бол тийм үү? Болно шүү дээ. Тийм үү? Тэгээ сайхан массажлаад, зөөлөн массажлаад, тэгээд будаг ер нь бол энэ ойл юу хоёр чинь энэ хоёр чинь будаг айгуу сайн гүн цэвэрлэнэ гэсэн үг. Тэгээ будаагүй байсан ч гэсэн нүрийн бохирдлыг сайн цэвэрлэнэ гэсэн үг байхгүй юу? Дан найзаа. Тосон цэвэрлэх чинь ямар ч юм уу юугүй юм байна. Үнэргүй юм байна. Янз бүрийн тийм хорц үнэр авахгүй. Тэгээ үнэр авахгүй юм тий? Тэгээ нүд рүү ороод ингээ ерөөсө хорсдогдгүй юм байна. Зэндүр авлаад байгаа юм. Тий. Чи өвчтэй. Гэхдээ будгаа харилцахаараа ингэж юм ингэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө ихэнх тосон цэвэрлэгчнүүд ч хорсгож идэх байхгүй. Боддог хүмүүс. Тийм ээ, тийм ээ. Үнэтэй сайхан юм нөө. Үзэмжийн хувьд бас гоё юм биш үү? Энэ комбанд хэлчихгүй, загвар дайчгүй шүү. Загварын загварлах гэсэн юм алтны дэлбэрцийн сууж чаддаг. Аал явдал гэж тий зүгээр би нөгөө нэг багаас айгу сүнс хардаг байсан л та. Гинт тэгж яаж. Би нэг угаач өрөд. Ямар яриа байж. Юу би ингээ өөрийгөө танилцуулаад байж. Анцаарах нь юу? Амар awkward юм би. Эсна гоё аюугаас хэрэгжиж юм уу? Нөө өөрөө угаасан чи шууд нүд нэгдчих.
ойрдоо ч би ч бас их сонирхтой тэр сонингуудын талаар влог болохоор тусдаа орно. Тэгээд өнөөдөр би ер нь бигнүттэй л хамт жоохон ангалцыг гэж бодсон. Би тэр чин дээр үед амар контент янз бүрийн дуулсан тийм. За аюул орж солиорд гэсэн. Залуухан ч байж тээ. Одоо ч насны ихээр ядраад идэх болчихтой. Ядраад идэх болчихтой байна. Харин манай байлаач нэр Мишель Ама сонгогийн дизайнер шүү дээ. Юусаа тэгж харагдахгүй бас тийм. Чин дизайнер хүн шүү дээ. Тэг ингээд сони нэг ингээд өөрийгөө танилцуулж хэлэх нэг юм. Тэнийг санагддаг болчихжээ. Би бүр айгүй юм хоосон чанарыг олоод сурцсан юм санагдаад байгаа шүү. Хоосон чанараа тэр нь юу юм? Гоё юм хоосон. Нэг юм хүсэл байхгүй. Ингээд нэг юм үгүй нэг юм хүмүүс чинь ингээд амар их юм ингээд янз бүрийн ингээд хүсчмсэддэг шүү дээ ингээд тиймтэйч болмоор ниймтэйч болмоор гэх аль зүйл нөгөө нэг ямар нэгэн хагаар оруулах тий. Тэгээ ямар нэгэн зүйлийн нөгөө нэг хүмүүс чинь айгүйх нэг юм ямар нэгэн аз жаргалыг өөр бусад зүйлээс хүмүүс хайдаг байхгүй. Ингээд бусдаас аз жаргалыг олдоод ч байсвал заавал нэг хүнтэй байж иж нэг юм ганцаардах гоё байх гэдэг ч юм уу эсвэл тухайн нэг өдрийнхаа нэг юм ямар нэгэн хэрэгцээ нэг хүн хангамж өгөх гэдэг ч юм уу тэгэнгүүт тийм биш гэх юм уу яг ингэ нэг юм өөртөө байгаад ингээд ганцаараа байхтай ингээд яг юм өөртөө хантай байж сурцсан гэх юм уу илүү том хүсгээ болцсон тийм тэгэнгүүт чинь тэгэл нэг юм тэгэд өөр юм хүсээд өөр хүнээс юм авах тусдаг чинь тэгээд эргүүлээд өөртөө зовлон болоод байгаа. Нэг би лав гэж ойлгосон. Ингээд айгүйх ингэж би чи гэртээ ганцаараа ингээд байгаалтай байх хугацаанд ингээд тоглож молоод ч юм тийм багт ер нь үедээ ингээд өөртөө айгүйх ярилцдаг гэх юм уу. Гэтэ ер нь энэ 2025 оноос хойш нэг л тийм өөртөө тулсан тэгээд арай их нэг юм ойлгосон жил болж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээд дор бүрнээ хүн болгоныг өөрөөсөө хэмжээндээ одоо ингээд бусад жилд болохоор нэг амар хэцүү жилүүд нэлээд өгдөө шүү дээ. Одоо эсвэл нэг амар хагцал үздэг ч юм уу. Эсвэл бүр ингээд амар их хитрхи их ингээд үйл явдлууд араасаа давхцдаг ч юм уу. Тэгээ эсвэл ингээд юу ч ухаарч амжаагүй байтал нэг жил болцсон байдаг ч юм уу. Энэ жилээр болохоор амар тийм дээшгээ ингээд одоо байгаагаасаа ингээд дээшгээ ахиж байгаа жил болж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Эсвэл одоо чиний тэр нөгөө хоосон чанар гэдэг чинь тэрийг чи ингээд өөрөө мэдэрснээрээ чиний хувьд ингээд амар том тийм. Тэр багийн хүн тэрийг одоо мэдрэхгүй байгаа шүү дээ. Тийм ер нь бол тэгэнгүүтлэр нөгөө нэг би аль дээр яриадсан шүү дээ нөгөө нэг могоод жил ухааны жил гээд өөрөө тэгээд амар юм ухаантай амтан тэгэнгүүтлэр зөвхөн миний төсөөлж байгаагаар ингээд хаанаас ч хамаагүй явж чад эрдэнсийг олж чаддаг юм тийм байхгүй юу. Тэгээд юм хүмүүс ингээд өөрөөсөө сүлжиж явж байгаа. Тэгмүүлээр могоо одоо бусад 12 жилүүдийг бодвол ганцаархнаа өөрөө арьсаа гуйжулдаг юм да. Өөрөө ингэж гуйждаг. Тэгмүүлээр тэрэн зөв бэлтгэлийн хувьд ямар утгатай вэ гингүүт ингээд өөрөөсөө дахин өөрийгөө олоод одоо өөрөөсөө дахиж үхээд дахиад зэхэн гэх юм уу. Тэгээд ингээд нэг юм тойрог шиг. Гэтэ ингээд бүх асуудал бүх одоо юу гэдэг ухаар бүх юмыг хүн өөрөөсөө л олж авах хэрэгтэй. Хүн өөрийнх нь дотоошоо өндийгээд тэгэд ингээд арьсаа гуйжаад ингээд эргэлцдэг нэг тиймэрхүү шинжтэй болохоор могож юм арьсаа гуйж. Тийм. Өнөө. Тэгэхээр харин би ч гэсэн бас амар сони яг 2025 он гараал би өмнө юусныг арьснаа нэг анхаардаг байсан байхгүй юу бас. Тэгээ нэг амар тоож могодгүй бүр нарны тос зүрхдэг байсан заяа. Тэгээ надад амар юм заваа сонь санагдаад байсан чинь тэгэл он гараал гинт мэдгүйсэн ягаад ч юм гинт нэрээ юу вэ би ч арьсаа яа юм аа гэд тэгээд ингээд юм хүн төрхөж ингээд яасан чинь гэд арьсыг чи ингээд чийшлүүлэхгүй байхлаар чи ингээд унжаад сул болоод юм л дээ шүү дээ. Тэгээ ингээд чийшлийн нөгөөд ингээд тостаад ингээд байгаадсан чи ингээд буцаа ингээд чангараад гоёлчж байгаа юм уу? Арьс гоё байхаар нүүрээр ингээд бузан будаагүй угаасаа л ингээд гоё болчихж байгаа юм. Тэгэл ер нь арьсаа л арчлаа гэж бодсон доо. Илүү юу амар чухал санагддаг байсан да юм өөрөөсөө ажиллаад нэг юм ухаана нэг юм ирж үдээ. Өмнө нь болохоор би өөрөө амар томоор юм хардаг байсан гэж бодонгууд бас үгүй гэсэн байна байхгүй юу. Бас л нэг юм одоо юу юм чинь да одоо сайн ярьсан нэг юм шунал мондол ч юм уу нэг юм
бусдын харьяат байдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс болоод амар ингээд том гэж боддог байсан мөртлөөс одоо ингээд бодоод үгүй байхгүй амар юм жижигхэн. Тэгмээд одоо болохоор илүү нэг юмыг ингэж томоор хараад нэг юм өөрийгөө яг тийм сонь нэг тийм одоо зүйлүүдээс чөлөөлөд хэрэгчлээрээ тэр нэлийн том харагдаж болж эхэлт юм санагдсан шүү дээ. Зүгээр одоо нэг юм бодлон хүртэл арай жоо өөр болдог ч юм уу. Гэтэ яг хөө тэгэл хаяа ууж байгаа л та. Гэтэ тэг яах вэ гэж. Тэгэл уусан ч гэсэн тэгэл юу дараа нь тэгэл өөрийгөө тордоол босгоол авдаг байх болоо шүү дээ. Одоо ингээд болцсон чинь хоёлоо одоо ингээд бүр хэдэн жил найзалж байгаа юм. Мэдгүй 9 10 маруу. Бараг 10 жил болох ч тийм. Сони юм аа. Юу юм аа? Ямар сони. Чи бодит хүн үү? Яг нөгөө нэг яг юу гэдэг шүү дээ. Нөгөө нэг ингээ байжсэн чинь яг зүгээр галзуу өмлөлтний гинт зэрүүл яг махаа гэдэг юм шүү. Тэр ингээ бодоо. Тэгээ яг тэр нөгөө нэг тгийх ингээ процесс нь ямар байдаг бол мэдгүй. Тэгээ яг тэр тархинд яаж очдөг бол би тэгсэн чинь саяхан бас би ингээ юу өрөөндөө ингээ хөвччихсэн аа ингээд амар их бодсаахгүй. Тэгснээ би гинт одоо ингээд энэ ухлын дараа бид нэр ингээ хаана очихыг мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо энэ тодорхой мэдэхгүй байгаа шүү дээ. Гэтэ ингээд нэг таамгууд үүдэн шүү дээ. Одоо нэг там байна, деважин байна. Эсвэл ингээд хааж очихгүй тэгээ паг гэд ингээ юу ч байхгүй болцдог. Одоо тэгээ харахгүй. Ой санаж байхгүй. Эсвэл ингээд өөр хүний биед ингээд ороод амьдраад ингээд хойд насаа олдог ч юм уу тэгээ. Эсвэл ингээд нэг сүнс орлоод ингээд гацдаг ч юм уу тэгээ. Яг тэднэрийн яг алингаар нь одоо би явах юм бол гэдгээ ингээд амар гайхсан байхгүй юу. Тэгээ бүр эсвэл ингээд бид нар ингээд зүгээр л нэг юм жижигхэн ингээд хумхын тоосон дээр ингээд байгаад байгаа. Тэгснээ ингээд өгснийхаа дараа дахиад ингээд нэг циркл дотор ингээд дахиад ингээд байгаа л ингээд энэ нь одоо хэр удаан ингэж үргэлжлэх юм бол гэж би бүр ингээд бүх төрлөөр бодсноо миний бүр ингээд тарих бүр ингээд яг ингээд галзуу. Тэгээ ингээд өгсний дараа гинт пак гэдэг эсвэл ингээд алга болцсон ч амар юм уу тэг ингээд ямар ч дурсамж байхгүй ай санамж байхгүй ингээд хорвоо дээр амьдарчээснаа ч мэдхгүй зүгээр ингээ хав харахгүй болчихвол бас амар ч юм уу гэж бодсон. Надад болохоор би болохоор ингэж бодсон юм аа. Нөгөө нэг игээд нөгөө нэг ингээ дэлхийдээ байгаа заяо. Дэлхийдээ байгаа тэмүүлээрээ одоо бидний бие болохоор тэр чигээр ингээ вар тэр чигээр вар заяо. Тэмүүлээ бидний сүнс олохлоор одоо тэрнийг ажилуулдаг эрчим хүчин гэх юм уу? Тэгмүүлээр ингээ бид нар зүгээр яг нэг сүнсний зорилго мөрөлдөг гэдэг нэг юм яриаддаг шүү дээ. Тий, энэжлээс бүр гинт бүгдэл тэгээд. Тий, тэгвэл одоо soul mission гингүүтлээрээ яг ингээд бид нар ямар нэгэн зүйлийг одоо ингээд сүнснийхэн төвшөнд одоо ингээд сурч мэдэх үүрэгтэй гэх юм уу, ямар нэгэн зүйлийг хийх үүрэгтэй. Тэгээд тэрийг гүйцэтгүүлж одоо дуусгах гэж одоо энд ирдэг гэх юм уу. Тэгээд амьдрсан хугацаанд тэр зүйл одоо мэдээллүүдийг цуглуулад тэгээд хүмүүдлээрээ дахиж бутаж өөр нэг баар биенд ороод тэгээд явсараа байгаа тэр зүйлүүд яг ингээ бүгдийг сураад дуусчих юм бол дахиж ирэхгүй өөр тийшээ явт юм байх гэж бодоод тийм. Тэгмэлээр бид нар ингээд яг уу бидний яг тэр сүнсний тэр сурч мэдсэн зүйлүүд яг бидний гол корн. Тэгмэлээр яг бас зүйлүүд нь болохоор нэг бахан бие нь болохоор зүгээр л тэр сүнсийг ингээд тогтоож байгаа зүйл. Тэрээс сүнснүүд нь болохоор тусдаа өөрөөсөө даалгавартай. Тийм ингээд ирж буцаад. Тэгээ би болохоор би яг зүгээр өөрийгөө одоо яач юм бол хүчин бодож ирэхгүй сүнс гэж боддог шүү дээ. Бодогдож ихсэн сүлэг. Дахиж нэг байх шаардлагагүй. Тийм. Би болохоор өөрийгөө юу гэж бодсон. Яг сүнс гэхээс илүү би өөрийгөө хайр гаргах хүн гэж амар их бүр үнэмшээд байдаг хгүй хаяа бүр ингээд амар сонь зав тэгээд ингээд Таиланд тахтаа би бүр яг л нэг юм өөр гариг дээр байжгаад энэ дэлхий дээр ингээд нэг юм энэ биеинд онцгой юм шиг байна ингээд би нөө өөрөөсөө амар сонин асуулт асуудаг хгүй тэгээд би нөгөө цацаагаас гинт ингээл өөрийнхөө нөгөө бодолд орж ирсэн асуултыг асуусан цацаа надаас ингэснэ чи яг энэ аргих бишээ гэх. Тэгээ би тиймэрхүү яг төрхөө ер нь ингээл энгийн одоо яг энэ өдөр тутмын амьдралтаа нэг гаргадаг гэх юм уу хөө амьд айлгцсан. Тийм шүү дээ. Тэгээд нэг юм би болохоор дөнгөж шинээр энэ ертөнцийн дээр ирсэн. Тэгээд ингээд танилцаад явж байгаа. Одоо сүнсээр ярих юм бол залуу сүнс гэж өөрийгөө бодож байгаа. Гэтэ бас яг ингээд сайн ингээ анзаарах юм бол залуу сүнс, хөвшин сүнс гэж мэдгүй надад анзаарагдаад. А тий. Яранаас тийм байдлаас нь харагддаг. Тий, яг ингээл
Яг ингээл яг ингээл айгуур ингээл юм хум ингээл нэг амар ингээл юм хум үдчих харах хүсэлтэй яагаад ч юм уу ингээл юм дэлгүү ингээл шунаал идэх ч юм уу дахиад юм яамаа түүн надад болохоор ингээд илүү нэг юм залуу сүнс юм болдог үзүүл санагдаад. Наад зүгээр амар гоё гаргалаа. Тэгэнгүүтлээрээ нөгөө нэг яг ингээд нэг юм шуналгүй. Тий шуналгүй нэг юм мүзэд харцсан. Тэг юм ярихад хүртэл нэг юм бодол нь арай нэг өөр яриа маритээд шүү дээ. Одоо ингээл банк нэг юм юм ярьж мэрдэггүй гэх юм уу хүслийн юмнууд ярьж мэрдэггүй нэг юм бууртай тэр нэг юм хортой ч гэсэн нэг ингээл нэг юм нэг бүжээ нэг юм болцсон хүмүүс юм байж байгаа. Тэд нэр болохоор надад нэг юм хөгшин сүнстэй гэж зүгээр анзаа. Гэтэ надад чи залуу сүнс санагддаг. Бас тийм ба. За ер нь би залуу сүнс. Чи ер нь аюу хүүхдтэй шүү дээ. Тий аюу хүүхдтэй. Тэгээ тийштэй ер нь ингээд одоо ингээ өөрийгөө бодонгот ингээд миний бие хөгшөрсөн ч ингээд би яг энэ хэвэндээ л ингээд өөртөө байх юм шиг надад санагддаг. Тий. Яг л юм одоо идэх хоолноос хүртэл би амар кайф авч мавдаг ч юм. Өдөр алга иддэг адилхан хоол исэн ч би ингээ амар баярлаж иддэг. Дандаа шинээр юм шиг тий. Нэг надад өөрийг сүнсний хувьд өөрийг тийм байдсан болов гэж санагддаг шүү. Сүнс гэснээс бас ойлоод байгаа сүнс ярих уу? Сүнснээс үү? Гэх сүнс гэхэлэр аим шиг яриаг амар инээдтэй ярьж үзэх байлаа. Ойлоо зүгээр таарч исэн түүхүүд ярих уу? Тий. Одоо шар сүнстэй таарч исэн юмнуудаа ярих заяа. За чи хамгийн бүр анх чиний санаж байгаагаар хамгийн анх болохоор нэг яг хамгийн анх сүнс харсан нь болохоор яг нөгөө нэг аавын оршуулга болоод тэгээд яг оршуулганаас ингээд оршуулнаас буцаж явж байхдаа би яг ч хойш хармаар санагдаад тэг ингээд хойш харсан чи яг нэг ингээд аавын яг нөгөө нэг юм оршуулгын тэнд нэг юм ингээд хар нэг юм сэлвэт ингээд зогсож ирсэн гэх юм уу тэр үеэс хойш тэг би ингээд байн хардаг болсон бүр ингээд байн ялангуяа яг манай нөгөө жоохон дандирдаг гэсэн гэрт бүр ингээд байн гоод гэсэн заяа бүр ингээд би түрүү ингээд би яг зүгээр өөрөө хий юм хараад байгаа мó гэж ааж маангууд яг манай хамаатны ах их ч мэгч бас хамт тэрийг ингэж экспириенс хийжсэн байхгүй юу. Тэгэхээр бас галзуурд биш. Ер нь л үнэхээр тэгж болдог байсан. Тэгэл эхний ээлж мэлжинд болохоор ингээд нэг хаяа байж ангууд ингээд 0 өрөөний ингээд угаалтар мус ингээд өөрөө гойж бичдэг зэрэг. Тэгээд ингээд зураг мураг авангууд зурган дээр ингээд гарч иж нүсчдэг. За тэрний тухай талаар нэг Sony гэсэн барьдсан байхгүй би. Тэнгүүлээд чинь нэг селфи камер авахгүй шүү дээ. Тэгээ ингээд яг хойноосоо ингээд яг өөрийг ингээд аваад тэгээ ингээд зураг ингээд таарлаа хаалцсан юм гэж байгаа. Зураг аваад тэгээ ингээд харсан чинь нэг юм толгон дээр нэг юм байгаад болохгүй. Одоо ингээд нэг зургийг хүрээ гэж бодлоо заяа. Тэгвэл яг энэ чинь нэг юм тэр холноос нэг юм хүйтэн гар нэг юм өгцөн үний нэг тусгүй болцсон гар гэх юм уу? Зэвхийсэн хөхөнгөтэй тэр нэг юм гараад ирсэн. Тэгснэ ингээд юу вэ гэх тэ ингээд ойртуулсан чи ингээд тэр голт нь ингээд нүд bijсэн заяа. Тэгээд тухайн үед тэгж мэгчнүүдээ дараа нь зурмаар авч байгаа хөл мөлт нэг юм цагаан сэлвэт нэг жоохон хүүхд шиг нэг сэлвэт нэг хөл нэг твж юмшсэн. Тэгэл нэг юм тойл мойлнд ингэж харж марангуут ингээд нэг юм. Тэгэхгүй амар шинэ нэг юм манай аавын яг бие ярьчдаг гэсэн альчуур ингээд нэг хүн нөмөрцөн заяо. Толгоон дээр ингээд тогтсон. Тэг ингээд доошаараа ингээд зогсож идэв. Бүр яг ингээд тэгэл тэр байранд тэгж байж маажаа. Гэтэ ингээд нэг юм тэбээс зөвхөн тэр байрандаа би хараад идэв юм уу гэнэ тэр гадуураас хараад идэв гэсэн байхгүй юу? Тэгээ гадуур харж марахтаа ингээд хамаатныхаа гэрт нэр байж байж хахад ингээд нэг юм ямар ч юм нүргүү охин байж байдаг ч юм уу. Тэгээ ингээд ямар ч би хөдөлж чадахгүй хөшцөн. Тэгээ хөшцөн ингээд байж байгаа утлаараа ингээд төнүүд хөдлөддөг. Тэгээд амар тод хардаг уу? Тийм амар тод. Тэгэнгүүтлээрээ тэгж хараад тэгмүүлээрээ сүлдээ манай хамаатны ичт мэгч чинь чамаг юм дагаад идэв юм шүү гэж зааж байна л. Чи яа. Тий харин тий. Тэр баг. Тий тэгж мэгэл тэгэл нэг юм яг дээр үед юм хоньны хохор сууцсан, машины хоньны хохор сууцсан. Тэг би нэг юу цаансараас багнуураас дэлгүүдээ ингээд буцаа хот руу явж ирсэн. Тэгээ хоньны хохор суучаад тийм яж хат бөөрөөс нэг юм аим шиг нүгөр аим дуртай. Тэмүүл ингээд танхууд ингээд явж байгаад ардаас ингээд машин ирж байгаа юм шиг болонгот би ингээд доороосоо ингээд цонхоор ингэж харахсан инээчээр буцаж орж баруусаа. Дэл ингээд өөрөө би ингээд дээшээ доош ингэ солиорлсон. Хүмүүсийг айлгаж. Тэгээ хүмүүсийг айлгаж байгаа юм шиг болоод тэгээ айжсэн хүн мэдэхгүй хувьдаа айлгаж гэж бодоод байгаа.
Тэгээд нэг амар ингэж солиорж байгаа нэг ингэ харсан чинь нэг юм арзаас нэг хараа ингээд ардаас ингээд гişэт гэдэг би ингээд гахад уурласан. Яас тоглолт юм. Харин тийм тэр амар сэж юм гэсэн зөө. Тэгээд би ингээд буцаа ингэ хэлсэн чинь дугаа гэдэг. Ятаагатай. Тэгээд ихлээр загнуулаад тийм ингээд тэгээд уг нь би хараад байгаа нүний юм чинь юу л тийм. Йоо, хашилоо. Мэдгүй. Тийм байжээ дээ. Нээр тахлаа юм. Арьсаа. Тэнгүүтэрээ дараа нь тэгтээ уусаа тэр сүнстэй газар тийм юм шиг санагцсан ингээд. Одоо ингээд юмнуудыг хөдлөхгүй бол ингээд гаг байгаад гэдэг заяа. Тэнгүүтэр яг тэр байрыг зарах гад өөрсдөө нь оролдохгүй болоо. тийм нэг юм хоног одоо нэг юм хөдөлгөөн газар нь л байд юм шиг байна. Тэнгүүтэр ингээд яг тэр байрнаас нүүхгээ зарах гад тэгээ байрны дотор хамаг тавилуудаа гаргаж маргаад тэгээ жоохон ингээд юм ингээд юу шал малтыг ингээд авч маваад тэр үед нэг хэсэг байсан байхгүй юу? Тэр гэртээ. Тэгсэн чинь бүр ингээд бүр юу амар тэгсэн чинь ингээд шүн ингээд унтах гал болонгууд ингээд өрөө болгоно ингээд юу дуурдаг. Ингээд таах чиг хүн батлаач хийж явдсан шүү дээ. Тэр нэг юм гэдэг өрөө болгоно дуурайд. Наа чи бүр нийтлэг хийдэг юм шиг байгаа тийм сүнслүүд. Нийтлэг байна. Тэр ингээд тэгээд яж хамаат нийч бичдэг байгаа шүү дээ. Тэг манай хамаат хийж сонсоод бид хоёр хоёлаа яагаад. Тэгээд хүн чинь тэгээд хиндэ айдаг байж байгаа. Зүйлдээ тасдаг болоо. Тэг зүйлдээ ууралцдаг болоо. Орилж морилдог болчтой. Тэгээд орилонгоо дүүрэлцдэг заяа. Амтвараа ингэж орилж морилж байгаа. Тэгсэн ингээд сони ингээд нэг юм халуун малбаа өсөж орж ирж юмсдаг. Ер нь нэг тэр байрлал нөлөөдөг. Тэ нөгөө энергийг сорох гэдэг юм шиг. Тэгмээ юм айгаад байх тусам энергийг идэгдээд байдаг юм уу? Айцаар нь хооллоо. Тийм. Тэгэнгүүт тэрийн зүгээр одоо ингээд бодонгууд тэр нь яаж гэж энергийг хооллоод айгаад айлгаад энергийг хооллоод байна гэдэг бодонгууд зүгээр нөгөө хүний өөрийнх нь нөгөө нэг өөрийгөө хамгаалах энергийг суулгацсан. Тэнгүүд идэх боломж нөгөөддөг. Тэнгүүдээр өөрөө айж махгүй энергийн жоох өндөр өндөрч маавраа жоох өндөр ах юм байна. Ерөөсөө сүнс хардггүй, сүнс байдаг гэдэгт итгэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар бол ингээд амар бас амар юм шиг санагдаад байна. Амар гоё санагдаад. Тэгэл амар хүчтэй сүнс ч юм уу яг тийм ямар нэг энерги байх бас хэцүүлэлтэй шүү. Хүчээр орно л доо. Амар хүчтэй юмтай тааруулах тийм. Гэтэ жоохон тэгээд амар тийм байсан. Тэгэл нөгөө нэг байсыг л лам дээр очин тэгээ хилэн нөгөө нэг амар сүнс хараад байна гээл. Тэнгүүд ингээд ламд ингээд нэг юм бүсээ ингээд амар ингээд ойж моёл амар том болцсон баг ингээд нуруунуудгүйгээл айгуух зодуулна. Тэгэл гараа явна. Тэгэл гараал нэг 7 хоног юм харахгүй байж байгаа. Дахиад харж ирэхээр тэгэл дахиж жоо зодуулдаг. Тийм эсэж жоохон доо. Тэгээ би нэг удаа л тэгчихсэн. Тэгсэн чи тэрнээс хойш гайг болчихсон. Тэгээ би болохоор тэр үедээ нөгөө янз бүрийн харж ирсэн юм уу сандгүй юм доо. Тэгтээ том болоод бол Японд очиод харсан л та. Тэгээ Монголд бол гайгүйсэн. Тэгээ миний Японд очиод харсан сүнс амар инээдтэй ш. Хамгийн ихнийх нь бид хэд нөгөө нэг 10 жил тахта сурах цалцаа гэдэг Кизуна гэдэг хөтөлбөрөөр явсан. Хойд нөө баах юм өөрөөр сургуулийн хүүхдүүд нийлцсэн. Тэгээ бид хэд нөгөө хөдөө байдаг юм нөгөө газар хөдлөлтийн дараа нөгөө тэр нөгөө мод дээр очсон хгүй юу. Тэгээд тэр хөдөө байдаг тэр уулын орой дээр нь байдаг юм хуучны дэм бодлоод эдтэй гүйдэг хаалга малхтай яг нөгөө аним дээр гардаг шиг тийм юм дээр байжаад тэгээ багш нарыг унцны дараа яах гэдэг нөгөө жоохон хүүхдүүд чинь нөгөө анх удаа Японд ирсэн. Тэгээд нөгөө уулын доороос автомат ундааны машинаас ундаа авч байгаа юм уу. Амар спорттэй заа. Тийм тэгэл заасаар бүгдээрээ цуглаалтсан. Тэгээд шүн ингээ багшаас нууцаар ингээ гараад нэг 5 билүү зургуулаа ингээд уул ингээ тойрч ингээ буудаг цавтай. Тэгээд ингээ тойрол ингээ буужсэн чинь доороос ингээ нэг юм гунгасан хүүхэн гараад ирсэн. Тэгээд тухайн үед ерөөсөө сүнс гэсэн ойлголт түүч авахгүй байсан чинь ингээ тэр ингээл нэг согтооч юм уу одоо бодохоор амар байгаа хгүй нэг өсгөтэй гуталтай зөө. Тэг ингээ хажуугаар ингээ нүрээ Японы сүнснүүд чинь тийж үдэгдээд тийм үсгдэд тийм. Тэг ингээ нүрээ ингээ нууцсан ингээ хажуугаар явахаар нөгөө энүүд яадаг ихтэй мэгтэйгээ бидэд инээлтэл. Тэгээд дахиад нэг ингээд нөгөө тойрог зам дуусаад дахиад ингээ тойрсон чинь нөгөөч дахиад тойрсон чинь бид нар ингээ бөөдө тал тийшээ болоод би болохоор яг тийм үедээ нөгөө хөдөлж чаддгүй төрлийн хүн юм байна. Тэгээ ингээ гацсан чинь нөгөөч хажуугаар гэл ингээл тэгэл байхгүй. Тэгээ буцаад нөгөө тал талаасаа бүгдээрээ цуглараад бүр ингээ. Надад яг төсөөлөгдөд байна. Нэг анх удаага тэгэж харчаал тэгэл бас гайгүй болсон гэж сүүл нөгөө оюутан болж ирсэн шүү дээ. Тэгтээ би
бол тэгэл нэг юм мунд бүр ингээд нөгөө дүжирсэн. Тэгээ би тухайн үед яг Японд очиод нэг ойлгосон юм нь одоо нөгөө нэг юунаас илүү өгсөөнөөс илүү амьд хүн бүр амар юм байна гэдэг нөгөө тухайд амар тийм нөгөө метроны ордоор хүмүүс ингээд түлхэж байгаа карт марсан болохоор ингээд тэгээ ингээд нөгөө ажиллаа тараад шүүн ингээд явж ангууд ингээд метроны хажуугаар ингээд хүүхэд ингээд гүүгээл явдаг. Тэгээ ингээд хөл нь харагдахгүй. Тэгээд би ингээд тиймэрхүү юм харсараа бүр ингээд дүжирч чам чинь заа Япон улс чинь угаасаа сүнснийх байгаа. Тэгээ Япончуудын одоо нөгөө баримтлагдаг юм болохоор одоо тэр сүнсийг тамаши гэж нэрлэдэг. Тэгээ тамашинууд болохоор ингээд өгсөн газараа яг ингээд оршоод ингээд байждаг. Тэгээд нөгөө бас гатал чаддгүй болохоор ингээд тэгээд Японд ингээд байж. Тэгээл ингээд сургуулийн аялалаар нөгөө аймаа орлогчтой аймаг ингээд хажуугаар явгот манай багш магч ингээд юу яаж маал. За ингээд өхмөр санагч хүмүүс энэ ойд ирээд бас ингээд өхөж болдог. Маш баярлаа. Маш баярлаа. Тэгээ бидраар ингээд тоглож моголцоос ингээд үнээр боддоор тийм юм байдаг. Тэгээ би нөгөө хүүхдтэй холбоотой юмд амар дуртай өөрөө хүүхдийн цэцэрлэгийн багшлахыг хүсдэг гэсэн болохоор ингээд хүүхд харахаараа би амар баярлдаг байхгүй. Тэгсэн чинь сүүл би нөгөө нэг амар шоудаад маань нөгөө золбоо гээд надтай хамт амьдарч ирсэн эмэгтэй нэгдсэн. Тэгээ бид хоёр амар шоудаад шүн. Тэгээ шөнийн 2 цагт ингээд караокенд би ингээд дуйлж байгаад гинт гэрийнхнээс санаад амар сонирн болоо. Тэгснээ за одоо дод болчихсон. Өчигөө гэрээс Японд айгу гэрээс санаад уйлаа. Уга уйлаагүй яа. Тэгээ би чи нөгөө нэг ер нь яг нөгөө бүр уйлж мэлэх мэдрэмж бүр ингээд надаас явцсан заяа. Зүгээр л нэг юм ямар хараа залбаатай гарч караоке үтч ингээд эсвэл нэг 7-Eleven орж нэг strong after тасраад онцсон. Би тэр 2 цагт ингээд караокед ингээд байжсэн чи би ингээд за 0 орж вөөлчлөө гэдэг. 0 орж манад ингээд арай нэг гайгүй болчиход тэгээ байжсэн чи 0-ын харганы найзууд амар хөөрхөн хүүхдээс ахгүй царайлаг заяа. Яг нэг юм Японд дээр гардаг шиг юм чоолкт малктай тэгээ нэг юм улаан ноосон жимсэг цамцтай. Тэгээд би хүү жам шүн мөн гэж Японоор яриад байгаа хгүй миний одоо ингээд бодол тэгээд тэгсэн чи ингээд намайг ингээд яаж ийдсэн ингээд Японоор нандэ найт ирнэ гэдгсэн хгүй ингээд яга уйлаад байгаа ингээд намайг тэгсэн хгүй тэр би уйлаагүй штэ гэдгсэн чинь уйлж штэ намайг тэгсэн хгүй тэгээд би ингээд ингэсэн чинь надаас амар мэлбэс гарсан тэгээд өөрөө тэр мэдээгүй тэгээд ингээд what гэд ингээд байжсэн чи аав ээж мэдсэн хаана амлаа гэж бодоод ингээд байжсэн чи золбоо ингээд араас хөө марлаа гэдэг тэгэхгүй тэр нь гэдгсэн чи өснөө яг ганцаараа яриад зөксөд байгаа гэдгсэн хгүй тэгээд би ингээд гарч чинь өөхт байхгүй. Тэгээ би тухайд юу вэ гэд ингээд шал тогтоогоо штэ. Тэгээ би маргааш нь яг ингээ өөрөөр тэр хамгийн амар мэдрэмж нь яг тэр байсан заа. Нөгөө охиныг гинт ингээ санаад яг өөрөөр хөвччихсэн чи миний бие хөдлөж чадхайлаад яг ингээл дээрээс доош ингээл амар хүүтэй ингээд энергид штэ. Тэгээл мэдрэгдээл. Тэгээл би бүр ёо. Гинт ухаарч. Гинт яг тэр үед дараа нь ухаарахад бүр амар юм. Тэс эйгүү шилт шүү. Бисаа нэг зүуд үзсэн байхгүй юу? Тэр даяар зааван сонь зүудээсаа гэдэг нэг юм. Ингээд хөдөө аяллаар ингээд нэг юм гайдтай. Тэгээ нэг 40 насны нэг эрэгтэй гайд магтсан. Тэгээд амар олоод ингээд явж байгаа л тэмүүлээ. Тэр зүуд юм уу? Тийм зүуд. Тэр даяар сонирхолтой заяа. Тэгээ ингээд явж ирсэн аа ингээд Монгол тахгүй юу? Тэгээ ингээд явж ирсэн аа ингээд за энэ газар бол ийм тийм ийм энэ тэр юм гэдэг. Тэгээ хажууд ингээд амар юм том юм хацтай. Тэгснэ ингээд би энэ ярьж би энэ зөвлөлт. Би энэ газар ингээд жоохондоо энэ газар ингээд ирж ирсэн ингээд би таарт ингээд энэ сонирхолтой түүх ярьж өгөх үү гэхээр бид нэг оо заамаа гэж. Жолооч нөө. Тэг гайд нь. За. Тэгэл оо заамаа гэх тийм тэгээд тэгснэ ингээд нэг юм түүх яриагаа бид нэг юм ном харуулж байгаа хгүй дэвтэр нэг юм өөрөө хийсэн дэвтэр шиг юм. Би яг хуучны тэгснэ ингээд юу гараад. Ингээд энэ газар ихний хууц болгон дээр ингээд өөрөөр зургууд тахгүй тэгтээ дандаа өөрөө гараараа дурсан хүүхд зурцсан өөрөө дандаа хүүхдийн зураг. Тэгснэ ингээд энэ газар ихэд ирсэн гэж байгаа. Тэгэд би ингээд ямар ч найзгүй байгаа би ингээд найзтай болохыг ингээд амар хүссэн. Тэгээ ингээд хууцаа эргүүлээл тэгээ ингээд явж ирсэн аа. Тэгээ би ингээд найз болох хүссэн чи би тэг гинт ингээд шинэ найзтай танилцсан. Тэгээ би хоёр ингээд өрүүлж ин хавар ингээд амар ингээд тоглоод иддэг. Амар ингээд тоглоод иддэг гэ. Тэгээ би таарам тоглоос инээ тэр юм нэгээд. Тэгээ тэгсэн дараа нь ингээд даанч нүлээ. Ингээд дараач угаацсан дээрсэн чи нэг юм нэг хуучны бор шармар зураг өгдөн штэ. Тэгээд тийм зураг ингээд наацсан. Тэгсэн ингээд
даанч би ингээд үлээ эргээд санахад тэр найз надад байгаагүй. Тэр найз минь орж байгаагүй ч юм уу тиймэр дутахтай. Яг тэр найз гэж бодсон чинь тэр найз нь байгаагүй гэд тэгсэн чи тэр ингээд зураг авахгүй өөрийнх нь ингээд зураг нэг мод хийвэрсэн. Тэгвэл өөрөө болохоор ингээд зогссон. Тэгсэн чи ард нь тэр найзын зураг нь орсон байгаа. Гэтэ дөө хөлгөө ингээд нэг юм сүмэлцсэн. Тэгээ нэг юм сүнстэй тоглолтог байсан утгатай л хаам шиг байгаа байхгүй тэр зүүдэн дотор. Тэгээд бид нэр хөөх ямар сони юм байна уу гэж мэдвэл тэр биний бүр шарус босмосоо систем өчрөө ойлж мэлээ би бүр яг эмошнтэй болоод тэгээд за одоо энэ эндээс явъя юм уу гэсэн чи би ингээд нэг юм судалмаар санагдаад зүгээр ингээд тэр нэг юм том юуны хажууд ингээд байгаа тэр хүн зөв минь толгойд бодогдоод байгаа байхгүй юу тэр хүн өөрөө энэ газар ирсэн чинь найз хүсээд найзыг манифест хийсэн байна гэж надад бодогдоод байгаа байхгүй юу тэгвэл манифест хийсэн юм чинь тэр найзтай болсон байна тэгвэл энэ газар нэг энерги байна. Ямар энергитэй юм болоо гэх. Тэг би ингээд тэр ингээд хад шиг юм дээр гараад ингээд мэдрэхээ ингээд хайж маад ингээд жоох ингээд яваадсан байхгүй юу. Тэг ингээд яваадсан чинь ингээд орой дээр гараа нэлээд дээр гарцсан. Тэгсэн яг нөө хүмүүс ингээд яриа тэр доор сонсогдоод ингээд холдоод тэгэхээр за зугаас юм байхгүй мэн гэ. Тэнгүүтээ би ингээд доошоо ингээд хурдтай ингээд явжсэн чинь хажууд жоох хөвгт өнгөрчдөг байхгүй юу. Нэг охин. Нэг ингээд дээрээс ингээд уул орой дээр шүү дээ хатныхаа. Тэг ингээд жисна ингээд өнгөрөх ахаа гэхлээр би гин яасан гэсэн чинь та намайг хамт аваа буучаач гээд тэгэхээр би за тий гараа ингээ өгсөн чинь гин шууд ээж нах намайг хараад ирж тэгээд доош бүсрэл болчихдээ амар би fuck зээлэл гэсэн тэр заан зүдсэн ёо тэгтээ юм нэг зүуд хитрхи ингээд тодорхой амар тод ахаар бүрстэй амар тарчилдаг шүү хоёул ингээ арх хийгээд угаадсан байлаа тэгэл салаараа арх руугаа хотлоо зүнс яриа. Юм наран цууцсан тий. Нүр авчаад ирээ. Би хоёлаа ингээ юм ярьж байгаа. Тосны илүү. Миний нүр ингээ ганцаараа гялцаад байгаа байхгүй юу? Чи тос зүрхэд байгаа юм гэж. Үгүй энэ тос биш энэ сүүн цэвэрлэгч. Хөөснөл. Энэ хоёлаа хөөс энэ нь арай шууд хөөсөөр гардаг гэсэн. Би нэг л мэдчих. За би тэр нүр угаачаад өгөөч. Өө ярс бүр аим гойлцлоо. Чамдаа яриаг байна. Юу даа бич. Би үзэгчтэй ярьж байна. Тэгсэн чи анханасаа надад влог гэж байдгүйсэн бол яах вэ? Анханасаа энэ бүгд худлаа юу яах вэ? Чи зүг миний бүгд төсөөлөн найз юу яах вэ? Юу ч харахгүй. Өвн нэг бас хөөрхөн царай л штэ. Учиргүй аимшиг юм ярьчихсан. Ингэч тийм үү? Тийм штэ. Одоо ингээл хоолоо молоо бүх юмдаа түрх штэ. Илүү гарсны. Тийм. Тэгээ бас нэг зүйлийг бас амар анзаарсан өөр дээрээ. Жаа байлахгүйсэн. 10 минут тавьчлаа. 10 минут болсон юм уу? Маскыг хугацаанаас нь удаан тавихаар буцаад хүний арьсанд байгаа шимс үсээ ингээд хараад авчихдээ штэ. Тэгээ масктай унтдаг хүмүүс тэгэхээр байх хэрэгтэй. Тэгээ sleeping mask тусдаа байгаад гэдэг юм шүү дээ. Байгаад л доо. Ер нь энгийн маскыг тавьчаад нэг унтчаад идэг штэ хүмүүс. Тэрийг байх хэрэгтэй шүү л гэж хэлж байгаа юм. Үсээ ойлгохгүй шүү дээ. Би ч гэсэн үсээ ойлгохгүй юм шинхэн болоо. Амар шидгэн амар шулуун ямар ч амар том духтай бас. Тэг ямар ч учиргүй аюу хэцүү юм. За зүгээр хамгийн зүйлэх юм бол яг нэг газарт байсан. Тэгээ тэр газарт тэгээд нүүрж орж эхлээд ер нь ихэндээ зүгээрсэн байхгүй юу? Ихэндээ зүгээрсэн, ихэндээ аюу дэвчвэсэн. Тэгээ байж байгаа болохоор ингээд би зүгээр дараа нь ингээд эргээд дараа нь одоо ингээд бодонгууд би яг ороод нэг 2 сарын дараачаас ингээд миний ингээд юуны бутаар нэг депрешн ингээд баавар ирээдсэн байгаа байхгүй баавар ирээдсэн маа. Тэгээд эрхийн хажуугаар би ингээд орой унтах болгонд ингээд яг зүүд юу хоёрын дунд ингээд гацаад яг зэрлээ хоёрын дунд гацаад тэгэнгүүтлээрээ ингээд нэг юм завсар гацаад тийм бүх юм гацчихдаг. Тэнгүүтлээ ингээд нэг юм ингээд намаа ингээд гарнаас ч юм нэмээс зуурчаад тийм ингээд амар юм хурдан чирээддэг ингээд нэг татаад ингээд явааддаг. Тэнгүүтлэр нэг юм юуны дүрсэл шиг гэх юм уу да нэг юм одоо анимэнд гардаг шиг ингээд юм ингээд хурдан хахлаа ингээд нэг тийм дүрслэдэг шүү дээ. Нэг тиймэр дүн мэдрэмжтэй их юм уу тэгээд амар ингээд хурдан татангууд нэг юм салхи ингээд амар нэг юм сөрөөд байгаа юм шиг. Гэтэ би ингээд өөрөө ингээд яг ингээд орон дээр ингээд өөрөө нэг талаараа би ингээд зургалтай зүтг ингээд явахгүйгээд тэгээд тэр ингээд орой олон болдог заяа. Тэгээд орой олон болдог. Унтахад амар хэцүү. Орой олон тийм зүйл болдог. Тэгвэл ингээд өдөр нь байхлаар ингээд нэг юм цаанаас л миний ингээд нэг юм депрешн хөдлөх цаанаас л нэг юм
нөгөө мууд тэр чирэг даун болж ирэл тэгэл нэг юм ааш маашсан сонирн болж ирэл тэгэл нэг юм харах хандлах хүртэл сонирн болж ирэл ажил хийх хүртэл амар хэцүү болж болол ер нь миний амар өдөр тутмын амьдрал амар сонирн нөлөөлж эхэлсэн байхгүй. Тэгээд тэр ингээд хэсэг үргэлжлээ байсан. Тэгээд байж байгаад тэгээд нэг өдөр яг тэнцээ ингээд байжсэн чинь гаваа анцаарнаа байжсэн чинь ингээд юу мөрнөр ингээд цогтын нэг юм тэгэл ирээ харангуй ус юм байхгүй. Тэнгүүлээ би за энэ ер нь ямар нэг юм байгаа юм байна гэж бодсон юм байхгүй юу. Тэгээд тэрийг өнгөрсөн. Тэнгүүлээ ингээд тэгтээ яг ингээд би ингээд яах тусмаа ингээд нэг юм хойшоогоо хойно ингээд нэг юм хойноос нэг юм хараад байгаа мэдрэгдээд байсан байхгүй юу. Тэгээс би айгу өндөр мэдрэмжтэй тэг ингээд айгу хөт гэж харагдаад мэдээддэг. Тэгэл байж уужаа. Тэгээ дараа нь тэгэл байж авах хугацаанд бас ингээл бас ганцаар явжсэн чил чихэн дэр хөөш ингээл дуудаал. Тэгэл ингээл за энэ цэцэл ивүүдж байгаа юм байна да гэж бодоод тэгээд ер нь нэг амар хэцүү болцсон байсан юм аа. Ер нь амар ингээд яг нөгөө нэг юм өмнө нь яг би депрешнтэй байсан. Гэтэ өмнө би депрешнтэй байхдаа би яг тэр үеих шиг би тийм амар юм хүүхдийн талаар ингэж юм боддгойсэн байхгүй юу. Тэгвэл тэр үед талаар би яг за одоо л өгчээ би ямар ч юу байхгүй гэсэн нэг бодол төрөөд гэсэн. Тэгмүүлээрээ тэгэл яг нэг өдөр яг ингэж би тэнцэнээс гарч яваал гарч явсан готлаараа ингэ за одоо л өгчээ гэд би хариул би яг одоо өөрийгөө утгалаад ална. Үгүй бол би яг найздаа нэг ярьж үзэх хэрэгтэй гэд тэг би дулуунаараа ярьсан байхгүй. Тэг дулуунаараа ярьсан чинь хоёлаа мааш талан болох юм бол хэлцэрнэ. Уурлаад болоо гэд тэгсэн чи за одоо тэгвэл уулзаад дуус. Тэгээд яаж тийж мэдэрсэн юм бүүм. Тэгэл оройн дулуунаатай уулзаад тэг ингээд юм яриадсэн чи би нэг сони нэг хинт ч мэдгүй бидүүл амар гомдоол уйлаад тэгж уйлдгүйгээр тэгсэн ингээд амар гомдож уйлаад тэг өөрийн дулуунаацсан бас сонсчихсан бас хамтдаа байж үлээ бид нар ч гэсэн айгүй emotionally light хийсэн бас өнгөрөө тэмүүт дулуунаатай юм ярьж болоо тэг айгүй гоё стил өнгөр арай айгүй өнгөрч тэгээд байснаа маргааш нь илүү яг нөгөө дулуунагийн бүү ахах яг гү маргааш биш юм байна. Тэнгүүлээрээ тэрний дараа байж байгаа готлаараа нэг өрөө зүудэлдэг байхгүй юу би. Тэр зүудтэй амар сонирхолтой зүуд. Тэгээд би ингээд тэр зүудэндээ ингээд нэг юм тэнгэр байхгүй заяа. Тэнгэр байхгүй бүх юм хавахаар ингээд тасаа дэшээ явж байгаа. Тэгээд нэг юм ингээд сони нэг юм за нэг юм сон далаа ирэх шиг. Гэхдээ далаа ирэх гэхдээ нэг юм Монгол далаа ирэх гэх юм уу? Тэгээ нэг юм юммаар ингээд нэг юм нуур ирэх гэх юм уу? Ингээд нэг юм ийм байж байгаа ийм байдаг шүү дээ. Ийм. Тэгээ энэ дээр ингээд алхаж байгаа гайхаа ингээд алхаж байгаа. Тэгээ ингээд доошоо тэглүүлэн ингээд агуу дээшээ гараад тэгээ доошлсон. Дээшээ гараад ингээд харсан чи ингээд тэр ингээд нуур шиг юм байгаа байхгүй юу? Нуур. Тэгвэл тэр ингээд тойроод ингээд амар олон хүмүүс ингээд цаашаа тэр далаа шиг хүмүүст ингээд цаашаа төгсүүлэх байхгүй. Тэгээ амар олон хүмүүс тэнгүүлээ тэр хүмүүс болно ингээд бүгдээр би нэ таньдгүй юм шиг байна. Зүгээр надад гэж санагдаж байгаа. Яг бүгдээр ингээд нэг юм хаана ирсэн гайхаад байсан гэх юм уу зөв ингээд энэ чинь нэг гайхаж ирсэн хүмүүс гэдэг. Тэгээд хөшөө залгуу бүссэн ч орон төрлийн хүмүүс. Тэгээ байжсэн чи ингээд би ингээд зогсчихсэн чи хажуугаар нэг юм жоохон охин гэж доошоо явж ирсэн аа ингээд нэг ахыг ингээд хөтгснөө доошоо ингээд шууд ингээд нуурлууга ингээд зүгээр ингээд алхаарчдаг байхгүй тэр нуурны газраар гэх юм уу. Тэгээ алхаж ирсэн аа ингээд тэр доор очсон аа ингээд юу ягаад тэр нэг юу ах нь ингээд наашаа заалуу да. Тэгвэл тийм ах нь лөө тийм над руу заагаад тэр охин чам руу заасан билүү лээ. Харин би одоо би нэг өмнө сонсгоо охин билүү ах нь билүү ямарсан нэгнийхээ чихэн нэг юм шивнэсэн. Тэгснээ над руу ингээд заахгүй юу? Тэгснээ охин намайг ингээд далсан. Дамаг дуудаж далсан. Тэгээд би ингээд гайхснаа би юм бах гэсэн. За гэд. Тэг ингээд доошоо ингээд яваад орсон. Охин усан дотор байгаас тэг. Тэг ингээд доошоо би бас ингээд яваад орсон нөгөө юм байхгүй. Тэгснээ ингээд тэрэнд нь ингээд яг тийм тийш орсноо ингээд нэм ингээд сон ингээд сэлээлсэн заяа. Сэлээлсэн загас шиг. Тэг ягаад гэвэл тэр мэдрэмж нь амар гойсон. Үнэхээр гоё мэдрэмж байсан. Би бүр
хизээж тийм тайван гэж үзээгүй гэх юм уу. Аим гоо тайван аим тухтай. Тэр ингээд сэлээл тэгэл дээшээ мэшээ ингээд үсрээл ингээд ингээд түн гол ингээд амьсгалахгүй. Амьсгалтай ямар шаардлага байхгүйсэн нөө. Тэгэл ус ээжиж ус биш юм шиг. Тэгэл тэрний дотор ингээд байж байгаа. Тэгээ дээшээ харангуй тэгэл хав харах. Тэгэл ингээд гайхаар ямар сони ингээд. Тэнгүүтээ тэр доошоо ингээд явж ийстэй ингээд доор очин өдөр чир ингээд харсан чи тэр цаана нэг юм нар ингээд жаргаж байгаа юм шиг өнгөсөн байхгүй юу? Нэг юм улаан гүрэн гэдэг шүү дээ. Нэг юм аим гоё нэг далайн эрэг дээр нэг юм нар зарах гоё. Тийм нэг Монголд ч нэг юм маргааш нэг юм дулаа өдөр болох чинь нэг юм гоё нар гардаг та нэг бол аим улаан тийм улбар тийм яг тийм өнгө байхтаа би аим гоо санагдаад тийбсэн тийшээ явах юм санагдаад тийм тийш ингээд сэлээр аим яараа сэлээр тэгэл аим гоо санагдаад тэгэл яг ингээд сэлж байгаа яг нэлээ ойртоод гисэн чи гинт нэг сонь тэр гэр дотор ингээд нэг юм амир хэрүүл гинт амир хэрэлтэй гэр дотор тийм гайхал тэсний ингээд содоотой амир хэрэлтэй бүр ингээд амир хэрэлж хэрэлжсэн биш ингээд чимдам юмнаа бэлдсэн заяа тэгснэ ингээд спин гэрээс ч удаас ингээд явлаа заяа ингээд тэр чамдаа наваад амир хурдан яваад тэг ингээд таалаа ингээд онгойлчихсэн чи содоо ингээд гарнаас барьсан ингээд чи холоогүй гэдэг тийм сэрчдэг байхгүй тэгэл ямар сони ингээд тэгээд амар сонин тийм зүйлээ. Тийм тэр зүйлийг зөвлөхөөс өмнө бас нөгөө нэг юм чирүүлттэй гэдэг нэг чирүүлттэй ингэж алдчихаа тийм зүйлсэн байхгүй. Тэгчээд харин яг тэр өдөр нь юу болоод буулахар болоо. Баяраа. Тэгэд яг тэр үеэр чиний нэг амар сонин болт үе байгаа шүү дээ. Одоо тэр нэг бүр амар дарклт байна. Тэгээ би тэр үеэр Беллатаас нэг амар баймаа уулзах чадахгүй. Тэгсэн чинь бас миний зүүдэнд орж ирсэн байхгүй. Яг тэр яг чамайг над яг зүүдэлтэй байж байгаа. Ингээ би Беллаас одоо өртөө ингээд годомжинд ингээ алхчихсан чинь. Тэр сонь зүйдтэй. Тийм. Годомжинд ингээ алхчихсан чинь нэг ах заяа зүгээр л нэг юм нэг аригцэн bayr юм уу те нэг юм ах байсан байхгүй. Тэгснэ ингээд бит гурваас ганцхан Беллаг ингээ зураад тэг ингээд юу ч хэлэхгүй заяа. Зүгээр ингээд зураал гэсэн заяа явуулахгүй. Тэгээ ингээд хүүе явъя ахаа махаа гэж эхлээл ингэжсэн чинь бүр ингээд ерөөсөө тавихгүй. Тэгсэн чинь содоогийн ингээд амар уурн үрснэ тэр ахыг бүр ингээд балбаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд тэр ах ингээд албуулсан чигээрээ цус мусан гарсан чигээрээ ингээд Беллагаас бүр ингээд тас дуурсан ингээд байгаа л гэсэн заяа. Тэгээ бүр маа найзыг явуулчихлаа гуйж ин тэхүү гэ би ингээд амар уйлж мэлээ. Содоо битээ бүр тэнд ингээд бүр тэлтэрсэн. Тэгээ би зэрсэн шүү. Харин тэгэл яг тэр үед ингээд үнэхээр авч явах гэдсэн байгаа наваа. Тэнгүүдлэр ингээд тэг би тэр зүудээ чамнад яриаггүй. Тэг бүр дараа нь ирсэн тийм. Тэгэл бөөмө олж молол тэгэл юм хийж мгээл тэгэл ингэж мэгж байгаа л тэгэл ямар хүн байсан энэ тэр мэдэл. Тэг ер нь одоо тэр айдиа нь юу байсан бэ гингүүд тэнд хорогдсон байсан сүнсэн нөгөө нэг намайг өөрийнхөө хүүхэд гэж андуураад авч явах гэдсэн. Тэнгүүдлэр ингээд би ингээд амар хөндөрсөн. Тэгээд ингээд зүүдээ ингээд ярьсан чинь нөгөө заримдаа ингээд хүмүүс унтаараа нас урсан мэдэн шүү дээ. Тэнгүүд зүгээр яг зарим тохиолдолд нөгөө сүнс хүнийг авч явахдаа ингээд зүүдэнд нь ингээд нэг юм хамгийн тайван хамгийн сайхан зүйлийг харуулаад тийм хөтлөө авчдаг гэж байгаа байхгүй юу. Тэгснэ яг тэр бүү ах яг манай тэр хоёр найз тэгсэн л л ингээд намайг ингээд оржсэн чи би ингээд амар хөвцөн явчихсан. Тэгээ ингээд хүний юм аварчлаа ингээд юм юу буянтай үйл хийлгүүлсэн амар их баярлалаа гэд дуулны project хоёр хэлжсэн бэл амар гоё. Тэгээд бүгд тэгэл яг юм хийгээл тэгэл ингээд нөгөө сүнс нь аваад ингээд мордсон чинь бүр зөөр ингээд ингэсэн юм шиг би шууд ингээд нүд сэргээл бүр ингээд шууд амьдралын эрт хүрч байгаа шиг тийм бүр ингээд амар гоё болоод бүр ингээд учиргүй цаанаас инээж өмнө амар сонь заяа. Тэгэл нэг тийжсэн шүү дээ. Тэгээд тэрний дараа бас өөр сүнс юм бол 100 тутас сүнс харчихсан. Хөөе. Хүүхдийн зоо юу? Тийм. Хүүхдийн зоо шүү зүг клаб. Зүг клаб. Тэдтэй амар сонио ингээд айсо дотор ингээд бүжиглээд ингээд байж ирсэн аа ингээд энэ айсо чинь нөгөө нэг юм цаад теко шүү. Тийм одоо нэг DJ бүүт байгаа шүү дээ. Тэг чи харахгүй шүү дээ. Тэг ингээд бүжиглээ ингээд байжсэн чинь гид нэг санаа нэг юм тэг DJ бүүтнийхэн доороос нэг юм гэр нэг цацраад харагдаад тэг гайхаад юу юм бол ингээд харсан чинь тэр нэг юм сон торны цаана нэг юм хүүхэд ингээд уйлаж сууж идэв. Йоо. Тэгсэн чинь ингээд бас нэг юм байдаг байхгүй юу нэг хүүхдийн сүнсийг харж болдог. Хүүхдийн сүнсийг харсан юм шиг байж болдоггүй гэх юм уу нэг юм контакт үүсгэж болдоггүй гэж нэг юм байна. Би бүр тэгсэн чинь тэнд ярьсан байх. Тий, тэгэнгүүт
хүүхдийн сүнс мэдгүй яагаад иддэг гэсэн чинь зүгээр ингээд нэг юм салж өгдөггүй л гэдэг байдаг юм байлээ л дээ. Тэгсэн чинь би харин яг тэгснээ ингээд нэг харцсан чинь надруу ингээд зүрлэн харчтэй. Тэгснээ би ингээд шоконд орсноо. Тэг шууд хилтэрэнгүүт тий яваад гацаахгүй. Наалтцдаг гэж үү? Тийм яг ингээд салтгүй хүнээс нь салтгүй наалтчдаг гэж юм байдаг. Тийм чинь намайг нөгөө Японоос ирсэн чинь нөгөө нэг би бас янз бүрийн сонирн болоодсан байхгүй. Тэгсэн тэгээд би хүнд юу аав ээжээр намайг дагуулж хүнд үзүүлсэн чи ингээд уран дээр үхээр дагуулад ирсэн гэдэг тийм байхгүй. Тэгээд айгүй л тэгсэн л. Харин нэг тийм байгаад тийм л тэмүүлээд нэг юм сонин 3 төрлийн сүнсийг хөөхөд хэцүү байдаг гэдэг юм лээ. Нэг нь хүүхдийн сүнс, нөгөөх нь согтуу сүнс, нөгөөх нь юу лээ? Үрээ алдсан их сүнс гэлээ. Юу гэлээ? Бас нэг юм байгаад тийм лээ. Тэмүүлээд галзуу юм сонсож байгаа юм шиг. Гэтэ тийм байгаад тийм лээ. Тэд ингээд явуултаа амир хэцүү. Яг л хүүхд тэгэхээр хүн үг ойлгохгүй. Тэгмэд согтуу хүн болохоор согтуу байгаад гэдэг. Явж өгдөггүй бас ойлгохгүй. Тийм байгаад гэдэг юм л. Тэгэд яг тэрийг хартнаас хойш тэмүүлээр шууд миний нөгөө нэг бас энерги сонирн болоод тэгээ буцаад ингээд бас юмудтай ингээд яах амир ойрхон амархан болсон юмсэн гэх юм уу. Тэр нэг тэгжсэн. Тэгээ тэрнээс ч хойш бас нэг хэсэг солиорч болирч байгаа. Тэгээ бас янз бүр болж марч байгаа. Тэгээ бас зүгээр болчихсон. Хитээс толгооноос гардггүй яг нэг юм зүүд үүд штэ. Хитээс толгооноос гардггүй зүүд үү. За саяны зүүд ч юм бол угаасаа амар зүүд байсан. Тийм тэр бол зүгээр нэг юм жоохон нэг юм аим шиг төрлийн. Гэхдээ одоо зүгээр хизээж толгооноос ерөөсө гарахгүй байгаа зүүд гэх юм бол юуны зүүд. Бүгд толгойд зүүд. Тэгтээ тэр ингээд амар сонирхолтой, тас амар гоё. Ингээд найзуудтайгаа бид ингээд зүүдлэхтэрээ дандаа ингээд юу зүүдэлдэг. Хөдөө тал нэг юм байгаль гэх юм байгальд ингээд яваал гэдэг. Тэнгүүтлэр тэр зүүдэн дээр болохоор яаж ийсэн. Гэ нэг юм бас нэг ой модон дотор хинүүстэж ирлээ бас ингээд явж байгаа талаараа нэг юм том ингээд газарт ингээд 50-д хайцсан юм шиг нэг юм. За хэдэн метрийн өндөртэй гэх юм да төсөөлөл за нэг 5-6 метрийн өндөртэй нэг юм шулуу байсан байхгүй юу. Тэгэд ямар сони юм бэ гэд тэгэд ингээд гайхаад ингээд тойрж агаад яг ингээд нөгөө талд ингээд гарсан чинь ингээд нэг юм өөр ой модон руу ороод ирсэн гэх юм уу. Миний байсан ой мод өөрчлөгдсөн гэх юм уу. Эргэн харангууд ингээд буцах боломжгүй. Тэг бүр газар ацаараа үүдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ хөөх ямар сони ингээд тэг ингээд цаашаа ингээд харангуут ингээд амиг модны завсараас ингээд нэг юм харагдсан байхгүй юу. Тэгээ юу юм болоо гэх тэг ингээд сониучрахад ингээд явж байгаа ингээд завсраар ингээд харсан чинь ингээд нэг юм одоо ингээд энэ талан далаа шүү зөө. Энэ талан далаа тэнгүүдлэр ингээд нэг юм эрэхтэй. Тэнгүүдлэр юм иргэнийхээ энүүгээр нь болохоор ингээд нэг юм 3 мөрөглөө нэг Монгол гэр. Тийм том Монгол гэр. Тэнгүүдлээ ингээд юм урт гэдэг чинь шүү дээ нөгөө хөсгөлийн уртсууд гэдэг шүү дээ. Тийм үстэй. Тийм байсан баггүй юу? Тэнгүүдлэр яг тэрнийхэн дээр нь нэг ийм одоо хад шиг юм босцсон одоо яаюутэй. Тэгээ тэрэн дээр нь болохоор нэг бас амар том Монгол гэр. Амар том Монгол гэр байсан. Ард нь ингээд нэг юм хөгшин нүцгэн мод байгаа байхгүй юу? Хөгшин нүцгэн мод гэдэг амар юм том юм салаа юмудтэй. Тэгээ тэрэн дээр нь болохоор ингээд нөгөө нэг бөөндрийн 3 хоёг өлгөөтэйсэн. Өлгөөтөө бүр ингээд нэг юм иймэрээ. Тэг ингээд доороо 2 дээр нэг тэр нь бас амар том амар сүртэй тийм хоёр гэсэн байхгүй. Тэгээд би ингээд харчаад сүрдээр ямар гоё ингээд. Тэг ингээд харангуут ингээд тэрүүр ингээд хүмүүс ингээд эргэлдээд яваад байгаа байхгүй юу. Тэг нэх олон хүмүүс бол биш. Тэг ингээд явж ийснэ би ингээд дундуураа ингээд нуугдаж муугдаал амар ингэж ингээд явж ийсэн чинь ингээд юм хараа байжсэн чинь гинт нэг юм том битэй ах нэг том битэй ах намайг хүй чи ирсэн үү гэд. За. Тэг би гэсэн чинь зайлуу ороод иргээд тэгмүүлэр ингээд нэг юм урт руугаа оруулаад тэг ингээд хоёгаа өмсөн гүтлэр ингээд би чанд бөөлж үзүүлээ гэд. Тэг ингээд бөөлж эхэлдэг байхгүй юу. Тэг ингээд бөөлсөн чинь ингээд тэр нэг юм уртсны одоо ингээд толгойч нь иймэрд юм гэдэг чинь нэг 3 милүүлсэн. Тэгээ тэр чинь нэг юм жижигхэн завсартай байгаа шүү дээ. Тэгээ ингээд завсартай тэгэнгүүтлэр ингээд бөөлөд ихсэн чинь тэр завсар нь ингээд тоон шиг том болоод гэх юм уу. Асаа би тийч хараад байгаа мэдгүй. Тэгээд ингээд тэнгэр би ингээд амар татарагдчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд гадаан гараад
ингээд юугаа урцаа ингээд ингээ харсан чинь ингээд тэр цаана ингээд далаа малаа ингээд бүр ингээд би байгалийн бүр 9 жорыг үзэгдэл болоод байгаа хгүй тийм бүр ингээд амар давуулгаалаад тэг ингээд нэг тэнгэр мингэр нэг үүл мөрч амар ингээд нэг кино шиг амар сенсацтэй тэр би бүр амар сүрдээд амар гоё бүр ингээд фоо би бүр юу хараад энэ ямар гоё ингээд бүр амар гоё заяа тэгснэ тэгж харж ирсэнаа нөгөө ах чи ингээд бөөлж ирсэнаа дууссан гутлаараа надаа нөгөө хингэргээ өгөөд одоо чи бүүл тэг би сэрсэн шин тэр бүр ерөөсөө одоо хүртэл толоноос гарахгүй ба тэг яагаад бол мэдгүй ингээд амар тод бүр үнэхээр тод санддаг тэр яа. Тэгээд ингээд нэг юм ямар сонирхолтой мессежтэй зүгдвэл гэж боддог. Сайн нөгөө нэг чамаг яасан чинь нөгөө нэг зүүдэнд нөгөө нэг ингээд тайван байлгах цаад аваа явцдаг гэсэн шүү дээ. Би бүр гинт нэг юм санаа цаа. Би нөгөө нэг амар босч явж зүудэлдэг бас ахгүй жоохондоо тэгэл хөдөө мөдөө имэдэр ахта өхрийн зэлмэлэн дээр очиж мэдчихсэн. Үу ээ за. Тэгээд би нөгөө 10 жилд хэддгээр ангидж байсан би ингээд унтчихсан чинь за одоо миний зүүдэн дотор болохоор ийм байсан зэ. Би бүр одоо л амар тооцоодаг. Ингээд амар ингээд нэг юм цэцэрлэг түрээлэн дээр нэг юм хүмүүс тоглож ингээл тоглож монголол хөл бөмбөг тоглоод нэг хүүхдүүдийн инех чимээ нэг юм аз жаргалтай чимээ тийштэй. Тим чимээ сонсогдоод би ингээд босч байгаа байхгүй. Тэгээ би ингээд юу яасан чинь манай гэр ингээд цонх ингээд хаалга болцсон. Тэгээ би тэр хаалгыг ингээд онгойлгосон чинь хаалганы цаана яг тэр нөө аз жаргалтай ертөнц. Тэгээл хөөе найшраа өрөөдрээ гэл. Тэгээл ингээд яг нэг ахыгч хоёрыг би амар санагддаг. Наадл энд өрөөдрээ найшраа энд амар гоё юм гэл. Тэгээл би яг ингээд гайхаал байсан. Тэгэл гайхацгаал явах уу гэл ингээд гайхажсэн чинь гинт нөгөө ард миний охин сэрээрээ гэлдэг дөхөө. Тэгээ амар аяархан зав. Тэгээ би гинт ингээс ирсэн чинь би цонхон голгоцсон. Oh my god bitch. Тэгээд ээж ирсэн мэс миний өрөөнд. Тэгээд би ээжийг яаж мэдэж ирсэн гэ би дараа нь асуусан. Би тэр нөгөө жоохон хүүхдээсэн болохоор тохойд гэд би нөгөө дахиад бос зүудэлтэй явчих гэж бодсон. Тэгсэн чинь хамгийн амар нь ээжийн зүудээс аахгүй. Тийм үү. Ээж ингээд унтчихсан чинь зүудэнд нь амар юм урт хумстай юм эмгэн орж ирээд тэгээ ээж ингээ хоёр хавирганыхын завсар ингээ өрөмдөв. Тэнгээ сэрээ басаач гэдэг. Сэрээ хөндлөхлээ тэнгээ гээд ээжийг ингээ өрөмдөөдсөн гэсэн хавирганыхын завсар. Тэгээ ээж ингээ ёо гээд ингээ сэрсэн чинь би яг өрөөндөө ингээ хөшгөө ингээ шок гээд одоо яаж байгаа сонсогдоод. Тэгээд ээж намайг зочихгүй гээд амар аяар. Миний охин ингээд тэгсэн чи би зочоос ирж болохгүй. Тэгснээр шууд ингээ орнолоо орсон. Тэгээд ээж намайг тэгэж аварч ирсэн аахгүй. Наачлаа эвгүй шийдэв шүү. Нэг тийм болж исэн. Харин тийм ээ. Тэгэд нэг юм миний бодлоор зүүд амар түхэн зүүд амар сайн манд сурчих юм бол амар юм нөгөө нэг юм өөр зүйлүүдийг мэдрэх боломжтой гэх юм уу? Нөгөө нэг юм яг одоо ингээд сэрүүн байхдаа хүн ингээд яг ингээл одоо ил ухамсараар ингээд байж байгаа шүү дээ. Тэнгүүд унтангууд миний зүг төсөөлөлд даалт ухамсар буюу сүнсэн бие ингэж энерги тэлж ингэж гараад тэгээ одоо ингэж өөр одоо мэдээлэл юу байна асуу нөгөө янз бүр утгагүй зүуднүүд зүудэлдэг ч юм уу эсвэл нөгөө зүудэлдэг хүмүүс гэж бас байдаг шүү дээ. Тэнгүүд одоо бидний болохоор нэг юм өөр ас зүуднүүд зүудлээд байгаа. Тэгээ зөв мэдээллүүдийг олоод авчих юм бол зүуднэс чи амар шүү. Би саяхан айгу ухаантай байдаг шүү. Нэг би могоо зогоо ер нь тийм хэвлэр авах замнаас айдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд саяхан миний зүудэнд ингээд нэг жижигхэн юм могооны зулцах заяа. Ороод ирсэн. Тэгээ ингээд манай ингээд найзууд ингээд тэр ингээд тижээгэл байгаа байхгүй. Тэсмэслээ манай гэрт. Тэгээд ингээд би бүр яа наадгаа холдуулаач гэсэн чинь нэг гэртээ ороод ирсэн чинь нөгөө могоо чи амар том цагаан могоо болсон. Амар том цагаан. Тэгээ би бүр ингээд ухтлаа яагаад байгаа мөртлөөл би хажууд нь байгаа л гоо могооны хажууд. Ёо ямар хэцүү юм бэ бүр яах гэдэг юм бэ гэсэн мөртлөө тэр могоо намайг өвдөхгүй. Тэгээ би тэр моgoог яахчгүй. Тэгээд би ингээд хажууд нь байгаа л байгаа зав. Тэгээ би ингээд нөгөө зүудний тайлал уншсан чинь яг юм яг ингээ могоо яатлагаас ирэмсэлдэг гэж тэгсэн чинь яг юм бүр юм наривчилж бас ингээ яах юм бол яг одоо ингээд тэр ямар могоо ямар байдалтай яаж зүуднээсээ шалтгаалах юм бэлээ. Тэгээ нөгөө жижигэн байж байгаа том болсон могоо гэх юм бол яг өсөлт дэвжилттэй нэг юм сайн утгатай л байдаг гэж. Тий, надад зүгээр юу гэж мэдэрдэж байна гэхэлээ надад амар гоё зүйл шиг сонсогдож байна. Айгүй гоё зүйл дээ. Тэгээд цагаан могоо. Тий, цагаан могоо гэхэлэр мэдгүй надад нэг юм юу юм санагдаад шүү дээ. Найз айгүй баяжхан юм шүү.
Харин тийм. Тэнгүүлээр ингээд бас юу шүү. Тэ бас юу. Зүйдээ хамаагүй хүнд ярьж болохгүй. Зүйдээ хамаагүй хүнд ярьж болохгүй. Тэнгүүлээр одоо сая ингээд хоёул ингээд ярьж байгаа гут одоо энийг үзэж байгаа хүмүүс өөрсдөө тайлж майлвал бас тэгтээ чамд хэлэхгүй л бол зүгээр л тэ. Тий. Ер нь өөр хүнээр тайлуулж болдоггүй. Тэгээ чи ингээд өөрөө ихлэ тэрийг амар сайн бодоод ингээд яаж нээж ингээд тэнгүүлээр ингээд юм за эсвэл энэ яг нэг юм мэдрэмжтэй хүмүүс раддаг шүү дээ. За нэг юм одоо над мач гэх юм уу. Зөвхөн ямиг арай олон талаас харж байгаа. Тийм тэгвэл яг тиймэрдүү хүмүүсийг ч ингээ харж агаад за энэ мэн л тайлж өгч чадах бахтаа ч юм уу тийм юм хүмдэл үнэхээр ингээд тэр асуултыг нь хариултыг нь хаагаад таад олцдохгүй бол тийм. Тэгээд тэрнээс биш бол ер нь л өөрөө тайлах гэж аяг үсэж хийж байгаа. Тэгээд надад наачаа галзсан сонсогдож байна. Одоо бол юм айгүй юм мөнгө төгрөх ч юм уу нэг юм тийм надад хэлээд ингээд нэг юм дотор сонирн болсон ч гэсэн нилийн орондоо бодож хөвцөхгүй. Тэгэл за энэ бол ямар нэгэн сайн л мэдрэмж надад өгч ин гэж бодсон. Тий айгүй хөөрхөл могоо хахдаг шүү биш. Харчаа. Тий амар гоё могоо гэсэн. Цагаан сүлэг могоо. Тэгэл нэг ер нь бол нэг иймэрхүү л байна да. Гэхдээ яг хөө ингээд яг яриасаа бол битэрчтэй амар их юмнууд байна. Гэхдээ өнөөдөртөө бол ингээд байлээ. Дараа нь арай нэг өөр газар бас байж байгаа нэг өөр сэдвүүдээр бас зөндөө ярилцах баха. Байлаатай ярихаар угаасаа ингээд бүр ингээд тинээд бүр явчихсан. YouTube хаяг би сурталчилж байгаа. За. Яг та энийг нөгөө нэг зав гаргаад сонсоод үзүүл подкастыг сонсоод үзүүл айгүй гоё шүү. Тийм. Нөгөө нэг ах шүү дээ. Энэ International Museum of Shamanism гэдэг нэг юм гэдэг байхгүй юу? YouTube channel. Тэгээд энэ болохоор яг нөгөө нэг юм ертөнц контент гэж явааддаг. Тэгмүүлээр яг нэг юм бөөгийн одоо ястаашил инээ тэрэмэр ингээд айгүй гоё тайлбарлаж ярьдаг. Тэгээ нөгөө нэг монголчуудын нөгөө нэг эртээрээс одоо тийм далд ухамсарын тэр үзэл санаач юм тэрийг амар юм гоё түүх ярьж байгаа юм шиг амар гоё ярьдаг юм лээ. Амар гоё нэг юм амар гоё юм логиктэй ярьдаг. Тэгэнгүүт ингээл одоо жишээ тийм нөгөө яатсан нэг талаа барьсан. Тийм нэг талаа ерөөсөө шинжлэх ухааны талаас ч бас ярина. Та нар боломжтой энийг сонсоод үзээрэй бүр үнэхээр бүр гээд бүр нэр вау гэмээр. Би саяхан бас нэг хөөрхөн YouTube олсон. Цацаатай байжгаад storyteller гэдэг нэг юм эмэгтэй бөө эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд бөөгийн өдөр тутмын амьдрал гэх влог хийдэг. Амар хөөрхөн. Яриад идэг лөө. Тэгээ ингээд нөгөө юу яаж ийсэн аа ингээд бас л нэг юм бид нартай л адилхан ингээд нэг залуухан хүн байгаа байхгүй. Тэгэл нөхөр хүүхдтэй амьдардаг. Тэгэл энгийн үедээ ингээл их хөөрхөн энгийн. Тэгэл ингээл өдөр тутмынхаа ингээл юмнуудыг биччихсэн аа бас нэг амар өөрийнхөө гаргах байхгүй. Тэгснэ ингээд би ингээд одоо ингээд нөгөө дээдсүүдээ ингээд болох хэрэгтэй байна. Тэгээ манай дээдсүүд хаяа влогод орохгүй гэж уурлаад. Тэгээ би бас одоо энийг эдитлчихэд нөгөө харуулж зөвшөөрөл авахгүй бол бас болдгоо ингээд. Тэгсэн чинь нөгөө тэнгэрүүд нь нөгөө одоо нөгөө орчин үеийн залуусын хэлийг сурыг гээд нөгөө тийм нөгөө сурж байгаа юм байл та нөгөө төсөөгүйгээр ярих гээд тэгсэн чинь тэр нэг блогн дээр амар хөөрхөө ингээд найзынхаа лагерыг гуйж байгаад нөгөө юугаа буулгаж байгаа гээд тэгээ нэг юм бүжгэлдэг юм уу гэл амар олон ингээд юу нэ тэнгэрүүдтэй тэгсэн чинь яг тэр блогн дээр орж ирсэн ингээд нөгөө тэнгэр нь тэгээ найз нь амар хөөрхөн ингээд уцаараа бичээд тэгээ нөгөөч ганцаараа бууж байгаа хгүй тэгээд амар том Монгол гутал маталтай бүх юм нь томдсон тэгээ нөгөө яжих нөгөө бүжиглэх гээ тэгэнгүүт нөгөө Монгол гутлаасаа сугарч гарч мардаг гэдэг амар хөөрхөн юм. Хөөрхөн юм үзмээр юм байна. Тэгээд өнөөдөр манай Beauty Japan-ийн гоё арьсаа найзтайгаа арчлаараа гэд ийм хөөрхөн юмнууд өгсөн. Маш баярлаа. Тэгээд энэ болохоор энэ нь болохоор нөгөө биеийн шингэн савн дээр бит хоёр одоо учиргүй ямар бие байгаа. Учиргүй бие нэг зүлгээ. Тэгээд ямар ч ч энэ арьс маань бүр ийм гоё болсон. Ингээл гүлийгөл төлөөгөл байж юм. Одоо юм шиг нар залхыг хараад гоё ягаална л та. Харин тий сая яг бит хоёрыг ингээл ярьж эхлэхээс дуусах хүртэл нар жаргалт явагдлаа. Бит хоёрын бас арьс харагдсан баг. Ер нь өөрсдөө л байчлаа юм. Тийм тэгээд энийг үзэн хүмүүс яа энэ үсмэс фак. За тэгээд өнөөдрийн влог бас гоё сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн влогоор дахин уулзлаа. Баярлалаа. Бас би сонирхолтой.